Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Астро Золан байна. 2026 оны 8 сарын 21-ний 6 мэдээллийг хуваалцах гэж байна. Өнөөдөр хайрын бурхан сур гариг маань иршээж буй баасан гариг. Тэгээд энэхүү сур гариг маань бидний хайр, харилцаа, үнсэн, эв зохицлыг илэрхийлдэг. Тиймээс өнөөдрийн гол сэдв нь яг зөвхөн хайр дурлал дээр тогтохгүй. Бид одоо яг хинт сэтгэлээ нээж байна. Яг юунд цаг зав мөнгөө зориулж байна. Амьдралдаа яг юуг үнэхээр үн цэнтэй гэж үзэж байна вэ гэдэг дээр төвлөрнө. Өнөөдөр цөмөрөө өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн сонголт хийх тусам бидний харилцаа болон дотоод тэнцвэр илүү их тодорхой болох боломжтой. Өнөөдрийн ээлтэй өнгө болохоор ногоон, шар, ягаан энэ гурван өнгө байгаа. Ногоон өнгө маань бидний зүрхний хүрттэй холбоотой зүрхний чакра. Энэ нь бидний хайр, уучлал, сэтгэлийн тэнцвэрийг бэлэгдэнэ. Харин шар өнгө маань бидний наран сүлжээ хүрттэй холбоотой өөртөө итгэх, итгэл, шийдэмгий, байдал одоо хувийн хүчийг дэмждэг одоо ийм гоё энерги хэдийгээр ийм ч гэсэн одоо ногоон болон шар өнгөнүүд маань өөрсдөө шууд одоо мөнгө санхүүтэй холбоотой ийм энергийг дэмждэг байгаа. За ягаан өнгө маань болохоор зөөлөн тийм ээ бидний хайр, инрэл, нэгүүлсэл, халамжийн энергийг илэрхийлдэг. Тэгэд өнөөдөр одоо энэ гурван өнгө маань одоо хоршиж байгаа учраас цөмөр гоё зүрхээ нээлттэй байлгая. Тэгэд зүрхээ нээлттэй байлгахын зэрэгцээ өөрийнхөө үн цэнийг хадгалах юм гоё утгыг хамтд нь өгч байгаа ийм сайхан энергийг дэмждэг өнгөнүүд маань байгаа. Тэгээ та бүхэн маань өөрийнхөө ойр зүрийн аксессуар, өөрийнхөө хувцсад одоо энэ өнгөнүүдийг хэрэглэх юм бол илүү их гоё энерги маань дэмжих болно. За энэ өдөр анхаарах жилтэнгүүд маань дахиад жилтэнгүүд маань байна. Тэгээ ялангуяа та бүхэн маань харилцааны үл ойлголцол, мөнгө санхүү болон яарсан шийдвэр дээр ингээд түр азнаарай нөхцөл байдлаа нэлээд нэгтлснийхаа дараа хөтөлбөл зохистой байгаа. Өнөөдрийн илүү их анхаарах ордууд маань нум, жинлүүр, хонь, ихрийн ордууд байгаа. Яагаад гэвэл одоо өнөөдөр нум болон одоо нумын ордод ингээд сар маань барилж байгаа шүү дээ. Та бүхэн маань харж байгаа бол тийм байгааз. Тэгээд сур болон одоо энэ сур гариг маань байна, энэ санжи гариг маань байна. Энэ хоёрын маань хоорондын одоо эсрэгцлийн энерги байгаа даа байхгүй юу? За тийм учраас тэгээд одоо нумын ордын чи эсрэг талд одоо ихрийн ордоо гэсэн энэ тэнхлэг одоо хүндэгдэн гэсэн үг байхгүй юу? Тийм учраас одоо эдгээр ордуудад яаж яах вэ гэхээр эрх чөлөө ба одоо хариуцлага хүсэл ба бодит байдал тэгээд харилцаа ба одоо хувийн хэл хязгаар гэсэн сэдвүүдээр илүү тодорхой одоо сэдвүүд хөндөгдөж магадгүй учраас та нар маань илүү их мэдрэгч магадгүй манайхаа. За цөмөрөө тэгээд анхаарах биеийн хэсэг гэх юм бол бид нар гуй, ташаа, элэг болон цөмөрөнгийн гарын хэсэг байгаа. Тэгээд нэг байрлалдаа ингээд удаан битээ суугаарай. Удаан судлах юм бол жаахан ч гэсэн хөдлөөрөө гар, бугуй болон ташаага гуйны хэсгийг ингээд зөөлөн судлахад юм тохиромжтой байгаа шүү. За тэгээ сая ингээд хэлсэнчлэн одоо энэ тэнгэрийн зургад харагдаж байгаачлан сар маань ингээд нумын ордод байна тийм ээ. Тэгээ нумын ордод байхаараа яадаг вэ гэхээр бидний харах үнцгийг ингээд тэлдэг байхгүй юу. Ирээдүй, мэдлэг, хөдөлгөөн, шин туршлага руу ингээд бидний анхаарлыг чиглүүлдэг юм байна. Тиймээс өнөөдөр одоо нэг асуудлыг цөмөрөө жижигхэн хэсэгт нь ингээд гацаад байлгүй одоо илүү их том нөхцөл байдлыг одоо бүхэлд нь харах юм бол өмнө нь цөмөрөө анзаараагүй байсан гарцуудыг, боломжуудыг илүү их харж болох ийм сайхан боломжтой энергитэй байгаа. За тэгээд гоё энерги бас байгаа. Одоо ингээд харж байгаачлан одоо энэ хүү сар маань яаж ийнө гэхээр одоо энэ цаг дотор бархас байд гаригтайгаа гоё эерэг энерги холбоос үүсгэж байгаа. Одоо трийг үүсгэж байгаа гэсэн. Энэ хүү бархас байд гариг маань биднэрт ингээд өсөлтийг, итгэлийг, боломжийг өгч өгдөг гариг маань. Тэгээд сартайгаа ийм гоё эерэг энерги холбоотой байхаараа яадаг вэ гэхээр одоо сэтгэл санаагаа тэлэх боломжтой, ирээдүрөөгөө улам их өөдрөөр харах боломжтой гэдэг энэ энергийг нээж өгч өгдөг. Тиймээс өнөөдөр цөмөрөө суралцах, шинэ мэдээлэл авах, одоо хүмүүстэй холбоо тогтоох, цаашдын төлөвлөгөөгөө одоо өргөн хүрээнд харахад айгүй гоё дэмжлэгтэй байх болно. За тэгээ bijсэн чинь одоо яаж нөгөө одоо энэ ингээ санчир гариг маань байгааз санчир гаригаас маань бас өөрөөс нь одоо яаж нөгөө гэхээр одоо харж байгаачлан энэ сарлууга бас эерэг гоё энерги явж байгааз харж байгаа бол тэгээд сар маань өөрөө сугар гаригтайгаа одоо энтэйгээ бас одоо сексил үсгэж байгаа байхгүй юу. Тэгэд ийм гоё энерги байгаа болохоор санчир гариг маань бидний сэтгэл хөдлөлийг гоё тогтворжуулна, бодиттой харахад гоё туслана. Сугар гариг маань тийм ээ бидний одоо хүмүүсийн одоо өөр хоорондын ойлголцлыг зохицлыг гоё дэмжнэ.
Тиймээс одоо шийдэхэд төвөгтэй байсан зүйлээ цөмрө тайван ярилцах юм бол шийдэх боломжтой. Бодит нөхцөлдөө тохируулах юм бол бүх зүйлийг цэгцлэхэд энэ энерги маань маш том дэмжлэг болох боломжтой ийм гоё энерги байгаа. За тэгээд сайнны хажуугаар юу гэдэг вэ лээ манайхаа анхаарах зүйл байна байлгүй яхав өгтөр айгуу тийм гоё комментэд ирсэн тийм ээ айгуу гоё эерэг энерги мэдээлэл өгсөнд баярлаа гэд тэгээд манайхаа эерэг байвал эергийг хэлнэ гэд дандаа анхаарах зүйл байгаа гэсэн болохоор бас дандаа анхаарах нь ингээд төлхөө хэлээдсэн. Тэгээ яг одоо бас анхаарах зүйл хэлэх гэж байгаа шүү зүгээр анхааралтай байх угаасаа шаардлагатай энерги байна. За би танарт одоо харуулъя. Энэ ингээд санжир гараг маань байгааз. За тэгээ санжир гараг маань одоо шууд ингээд шув шулуунаар яваад юутай холбогдож юм гэхээр өнөөдрийн эзэн гарагтайгаа яаж яах вэ гэхээр opposition энерги үүсгэж байгаа байхгүй энэ одоо харагдаж байна одоо уншиж байгаас opposition Venus Saturn гэсэн ба. За тэгэхээр яаж ийм нөө гэхээр зөвмөр маш анхааралтай байх шаардлагатай. Суур гарагч өөрөө бидний те одоо энэ өнөөдрийн эзэн гарагч юм бидний одоо ноон зэрэг дотор байгаа бидний хайрыг, бидний харилцааг, бидний мөнгө, бидний хүсэл болон үнцийг бүр дархлааг илэрхийлдэг штеп. Тэгээд энэ эсрэг талд нь гараад ирсэн байгаа санжи гарагч хариуцлагатай байгаа чи бодит байдлыг хараач хэл хязгаараа тавиач уурт удаан хугацааны бодит байдлыг хараач гэдэг одоо энэ нэрийг өгж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хоёр маань ингээд эсрэгцэлд ороод ирэхээр яаж нөхөр бодит амьдрал дээр ингээд доктортой байж чадах юм уу чадахгүй юм уу ялгааг олж харах юм уу харахгүй юм уу гэж бид өнөөдөр асууна гэсэн үг. За тэгээд харилцаанд бол одоо жишээ нь одоо тий хин нэгнийг одоо хайрлаж байгаа эсхээс илүүтэйгээр одоо тухайн тэр холбоо маань тий харилцсан хүндлэл байна уу? Харилцсан хариуцлага байгаа юм уу? Бодит ингээд суйртай юу гэдэг одоо бид нар тийм чухал болоод ирж магадгүй байхгүй юу? Тэгээ мөнгө санхүү дээр ч гэсэн ингээд төр зүрийн одоо хүслээ дагаад тий ойр зүрийн хүслээ дагаад тийм жижигхэн зүйл худалдаад авчих юм уу? Эсвэл үнэхээр хэрэгтэй зүйл дээ одоо зориулах юм уу гэдэг ийм чухал энерги орж ирж байгаа. Цөмөр ингээ одоо ялгаараа гэдэг байгаа байхгүй юу? Үн цэнтэй зүйлээ одоо таниараа гэдэг. Тэгээ түүндээ маш зөв хэл хязгаарыг өшөө дээрээс нь бат бөх суурийг бий болгоорой, тэнцвэрийг хадгалаарай гэдэг ийм анхааруулж байгаа энерги орж ирж байгаа. Тэгээд энэ чинь анхааруулга энергид мөнөөсөө мөн яагаад тэр бид нэр цөмөрөө энэ тэнцвэрийг алдах юм бол яг бид нар гарцтай учирна гэсэн үг байхгүй юу? Ойлгомжтой байгааз. За тэгээд цаашлаад өнөөдрийн одоо энергийн тоо ямар тоо байна вэ гэхээр тоонцрохоор 3-ын тоотой өдөр байгаа. 2026 оны 8 сарын 21 ингээд бүх тоогоо задлаад өөр хооронд нэмэхээр 21 гэж гарч ирж байгаа. За тэгээд 21-ээ бас өөр хооронд нэмчин задлж байгаа. Тэгэхээр 3-ыг гараад ирж байгаа. Тийм гочин өнөөдрийн тоонцрохын 3-ын тоо гэсэн үг. Энэ 3-ын тоон цөмөр нь бүтээлч илэрхийлэл, харилцаа, санаагаа хэлбэржүүлэн бусад хүргэх чадварыг төлөөлж идэг байхгүй юу? Ийм энергитэй гэсэн үг. Тэгээ 3-ын энерги нь болохоор ингээд зөвхөн ингээд олон юм ингээд яриад тах ерөөсөө тэр энергийг одоо юу юм бэ? Ингээд ярд одоо юу юм их яриад байгаараа гэж хэлэхгүй байгаа гэсэн үг. Дотроо байгаа санаагаа одоо мэдрэмжээ тийм үү ойлгомжтой үгээр эсвэл бүтээлэр эсвэл ингээд үйлдэл болон гадагшлуулаараа гэж хэлж байгаа гэсэн үг. Ойлгомжтойгоос тийм учраас өнөөдөр цөмөр яах вэ гэхээр санаагаа хуваалцах, бичих, уран бүтээлийн ажлаа хийх, шинэ хүмүүстэй харилцаа одоо харилцахад маш тохиромжтой. Гэхдээ саяны хэлсэн анхааруулах энергиэс цөмөр мэдэж байгаа тийм ээ. Энэ суур гараг болон санчир гарагийн энерги өөр хоорондоо эсрэгцэлтэй байгаа учраас яг гэхээр хэлэх үгээ маш зөв сонгох хэрэгтэй манайхаа. Тэгээд чанартай харилцааг илүү их одоо тооноосоо илүү чухамжлах хэрэгтэй гэсэн үг. Олон хүнтэй харилцахаас илүү одоо тийм юу гэмдэ чанартай ганц хоёрхон харилцааг илүү явуулах юм бол маш хэрэгтэй гэсэн үг байхгүй илүү их энерги зөгцнөө гэсэн үг. За тэгээ цаашлаад дорны царгаагаар өнөөдөр чинь туулаа өдөр байгаа тийм ээ. За туулаа өдөр болохоор яадгүй гэхээр одоо бэлэгдэл нь одоо ярваа нэгэн зүйлийг ингээд тулгахаас илүү ингээд ив зохицлыг олох хэрэгтэй, мэдрэмжээ сонсох хэрэгтэй, зөв цагийг таних хэрэгтэй, уян хатан хөдөлгөөнтэй байгаарай гэж одоо энэ энергитэй холбогддог учраас өнөөдрийн дорны энерги одоо бидний ингээд нэг ярваа нэгэн зүйлийг одоо хурдан хүчээр ингээд шийдэхээсээ илүүтэйгээр нөхцөл байдлаа мэдрээд зөв мөчтөн зөв алхмаа хийгэрэй гэдгийг бид нарт ингээд сануулж байгаа байна. За тэгээд жохон цөмрөө гүнзгийрээ. За сүнслэг утгаараа тэгээд юу гэж байна вэ гэхээр тий
Одоо өнөөдрийн тэнгэр байна бидэнд бүх өөрчлөлт алдагдал биш ээ. Зарим нь ингээ бидний амьдралд биднийг илүү их зөв зам руу чиглүүлж буй хөдөлгөөнөр илэрхийлэгддэг гэдгийг сануулж байна. Тэгээ суур болон санжи гарагийн холбоо нь бидний амьдралд юу үнэхээр үнд цэнтэйг ялгаж үг гэх юм бол одоо сар болон бархас бадгаргийн хооронд байгаа энерги маань одоо нэг хаалга хаагдсан ч гэсэн түүнээс цааш одоо илүү өргөн зам том зам байгаа шүү гэдгийг бид нарт ингээ харуулж байгаа. Тиймээс өнөөдрийн одоо сүнслэг одоо энерги болохоор юу гэж яах вэ гэхээр альвааг ингээд хүчээр барьж үлдэхээс одоо үлдэхгүй бити үлдэрээ. Тэгээ тэрнийхээ оронд ингээд өөрийнхөө үн цэнийг хадгалаад амьдралын одоо тий биднэрт ингээ нээж өгч байгаа дараагийн шинэ орон зайг хараад түүнлүгөө илүү их итгэлээр алхаараа гэдгийг одоо хэлж байгаа юм аа манайхаа. Ойлгомжтой байгааз. За ингээд өнөөдрийнхөө өгөн заслаа хамтдаа одоо хэлцгээе. Тэгээ сайхан тайван гүнзгий амьсгал аваад гаргаад чин сэтгэл зүрхнээсээ цөмөрөө өгөн заслаа хэлцгээе манайхаа. За эхлэе. Амьдрал намайг шин чиглэл рүү хөтлөх бүрд тэр өөрчлөлтийн цаана байгаа боломжийг таних ухаан надад байгаад талархъя. Миний амьдралд үнэхэрийн үнцэнтэй хайр, хүмүүс, боломжууд улам бат бөх болж надад тохирохгүй зүйлс өөрийн цагтаа тайван холдож байгаад талархъя. Өнөөдрийн алхам бүр намайг өөрийн үнцэн, хүсэл, зөв замаа улам тод танихад ойртуулж байгаад талархъя. Миний өмнө хараахан мэдэхгүй олон сайхан боломж бий гэдэгт итгэж амьдрал минь намайг зөв цагт, зөв газарт надад зориулагдсан сайн сайхан өөд хөтөлж байгаад талархъя. Талархъя таньда орчлон хорвоо минь. Талархъя таньда дэлхий ижээ минь. Талархъя таньда байгаа бүх дээд хүчнүүд минь. Хамааран хамаатах бүх хүчнүүддээ талархъя. Гээ дараас нь цөмөрөө аав гинрээ хэлээрээ манайхаа. Тэгэд өөрийнхөө итгэдэг бүх шүтээнүүддээ талархаад өөртөөхөө залбирлаа хэлээрээ манайхаа. За ингээд өнөөдрийн 6 мэдээлэл маань ийм байлаа манайхаа. Тэгээ бусдаагаа шеэрлээд бусдаа гэрэл болж түгээгээрээ. Тэгээд бүгдээрэнд нь эрүүл энхийг амар амгалан хүсье. Астро Золан байлаа. Тэгээ дахин бүгдээрнгийнх нь лайк, эможи, урмын сайхан өгөөдд нь талархъя манайхаа. За түр бабай. Астро Золан байлаа.